15 дугаар хэсэг. Тэмүүлэнд Монголоос цахилгаан иржээ. Тэнд ээжийнх нь би та руу байгаа учраас яаралтай ирнэ үү гэж бичсэн байв. Урд оройн дүүнэр нь түүн рүү утсаар залгаж мөн энэ тухай хэлжээ. Тэмүүлэн бол айлын том хүү. Тэрээр хүүхэд байхасаа л хідэн дүүнэрийнхаа төлөө санаа тавьж тэдэндээ сайн ахын үлгэр дуурайлал болж ирсэн. Тиймдээч энэ олон жил зөвхөн өөрийн амьдрал эхнэр хүүхэд гэхээсээ гадна дүүнэрийнхаа сургалтын төлбөр, хувцс сунар гээд чадагч нэгээрээ тэдэндээ тусдим болдог байлаа. Түүнийг 5 дугаар ангийн сурагч байхад нь аав нь нас орж 4 өнчин дүү ээжийнхэн хамт хэцүү хатуу бүхнийг сүрж амьдарсаар өнөөдрийг хүрсэн нь энэ. Мөн түүний том охин энэ жил 14 нас хүрнэ. Дундх нь 12-тай, бага охин нь 9 настай. Хоёр баг нь ээжтэйгээ хамт амьдардаг бол том охин нь Тэмүүлэнгийн ээждэр өснөнд орнож байгаа. Баг залуу наснаасаа амьдралын хэцүү хатуу бүхний төлөө ганцаараа шахуу зүтгэж ирсэн ээж нь сүүлийн жилүүдэд ходоод өвдлөө гэж ярих болсон бөгөөд ходоодны шархтаа гээд олон удаа эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байжээ. Харин энэ удаа ходоодны шарх нь хүндэрч хавдар болсон тул яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн байлаа. Тэмүүлэн ийм л учраас ээж дээрээ хурдан очих нь юунаас илүү чухал байсан бөгөөд ийхүү яарвчлан Монгол руугаа буцах шийдвэрт хүрчээ. Тэгээд ч айлын том хүүгийн хувьд ээжигээ хүнд өвчтөй байхад нь очиж хідэн дүү нартаа нүмер төшиг болох нь түүний үүрэг байлаа. Маргааш гэхэд Монгол нисгээр шийдэж онгоцны билетээ захиалан ойр зүрийн хэрэгцээтэй гэсэн зүйлээ бэлдэж эхэллээ. Харин учирлыг ээж дээр нь үлдээхээс өөр арга байсангүй. Түр орхиод явъя гэсэн ч харж хандаж найдвартай ойр дотны хүн түүнд олдсонгүй. Тэмүүлэн тэгээд ч Монголд хэд хонхоо хэлж мэдэхгүй байлаа. Тиймээс хүүг нь ээжд нь өгөөд сэтгэл амар явсан дээрээ хэмээн сэтгэл шулуудав. Тэмүүлэн явх болсон тухайгаа халуунаад хэлэхээр утас руу залглаа. Түүний утас нь холбогдсонгүй. Хэд хэдэн удаа залгсан боловч утас нь болохгүй байсаар л байв. Яагаад өдөнд болж байхад утсаа асаадгүй байна гэж гайхсан тэрээр халуунаа руу яаралтай залгаарай гэж мессеж үлдээгээд түр орхилоо. Хэдийгээр яарч сандарч яваач хэдэн хүүхдүүддээ ойр зуурын чихэр боохон авах ээжтэй хэрэг болж магадгүйгээд таньдаг мэддэг ганц хоёр хүмүүст захиж явсан энэ тариага очиж авах гээд маргааш хүртэл амжуулах ажил түүнд их байлаа. Цаг нэлээд орой болсон ч мөн л халуунаагаас хариу алга. Яаралтай хэрэг болох энэ үед түүний гэрийн хаягийг нь ч сайн мэдэхгүй байгаадаа Тэмүүлэн бухимдэж байлаа. Тэглээгээд яах вэ? Урд өмнө нь айлын хүүхэд өөр дээрээ байлгаж, хүүхэд өвдөх, өөрт нь яаралтай ажил гарах гээд юу ч тохиолдсон очиод уулзах боломжтойг нь бодож гэргийн хаягийг нь авч байгаагүй ядаж өөрөө нэхэж авдаггүй юм аа гэхэд халуунаач түнд өгөөгүйд гайхаж байлаа. Холбоо барих утас гэж сайхан зүйл байхад ингээд тэр зэргийн юмыг тоохгүй хинэггүй байсандан харамсаж байв. Утас нь нээлттэй байсан бол хаанаас ч гэсэн олж болно. Унтраалттай байгаа энэ үед яах ч вэ? Тэмүүлэн гайхаж санаа зовсоор шүнийг өнгөрөөлөө. Мөн халуунаагаас гадна биеийн таруухан хүүгээ хүлээн хэвтээ ээжийг олон жил уулзаагүй хөөрхөн үрсэн гээд түүнд бодох зүйл дэндүү их байсан болохоор унтаж чадалгүй хөрвөөсөөр үүр цайлглаа. Өглөөн нь мөн л халуунаагийн утас руу залгсан боловч холбогдохгүй байлаа. Тэмүүлэн сандран гайхаж эхэлсэн ч халуунаг хайж явах цаг түүнд байсангүй. Ямар нэгэн ажил төрөл гараад утсаа унтраасан байх гэж өөрийгөө тайвшруулад хэсэгтээ харлаа. Facebook, Kakao талах, Messenger гээд байж болох бүхий л зүйлээр хайж загтал бичээд хариу ирдэггүй. Өглөөн нь 12 цагаас 1 цагийн хугацаанд 2 удаа мессеж бичсэн. Түүнийг 2 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 3 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 4 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 5 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 6 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 7 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 8 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 9 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 10 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 11 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 12 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 13 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 14 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 15 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 16 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 17 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 18 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 19 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 20 удаа дахин мессеж бичсэн. Түүнийг 21 удаа дахин мессеж бич
Орой 5 цагаас нисэлтэй байдаг. Химэн тэрээр аргаа бараад ойролцоо байдаг гантик гих Америкт ирээд сүүлийн хэдэн жил нөхөрлөж байгаа найз залуу руугаа ирлаа. Байна уу? Тэмүүлэн байна. Гантика. Байна. За сайн уу найз минь? Сон сайхан юу вэ? Ажил төрлөнд ажгүй юу? Ингэж асуувал Тэмүүлэн сайн найз нь яралтай Монгол явах хэрэг гарчлаа. Ээжийн маань би таруу байгаа гин. Тийм үү? Тэгвэл явуулгүй яах вэ найз минь? Хичнээн амьдралын ирэхээр хүний нутаг зүтгэж байгаач бид чинь ээж аваас минь илүү зүйл гэж хаа байх вэ? Хурдхан явсан дээр шүү найз минь. Тэгээ миний найз хизээ явах гэж байна. Найздаа захиж хэлэх хэрэгтэй зүйлээ үл хэлээрээ. Гэвэл Тэмүүлэн өнөө өрөө нисэх санаатай. Тэгээд чамаас нэг зүйл гуух хэрэг гараад гэвэл Гантик. Тийм үү. Онгоцны билет авчихсан уу? Юу гуух гэв? Найз нь чадхаар зүйл бол тус бололгүй яах вэ? Гэвэл Тэмүүлэн. Нилэн дээр би чамтай уулзаж байхдаа нэг ярьж байсан да. Халуунаа гэд бүсгүн тухай. Бас хүн над дээр байдгаа гэж. Тий. Тэгээ яасан? Хүүхдэн зүгээр үү? Халуунаа тэгээ чамтай хамт байгаа мó? Тустай амьдарч байгаа гэсэн биз дээ гэж асуувал Тэмүүлэн. Халуунаа тустай амьдарч байгаа. Харин хүн над дээр түр байгаа юм. Миний найз тэгээд ажлынхаа хажуугаар яаж хүүхдийг нь харж байгаа юм бэ? Хүүхдээ чам дээр орхио тустай амьдардаг. Яаж байгаа юм бэ? Айлын хүүхэд бас хараад л явж байдаггүй чи нэрэ. Дэндүү уужимхан дотортой хүн шүү. Гэвэл Тэмүүлэн. Хүн цэцэрлэгт явж байгаамаа. Харин халуунагийн тухай би дараа чамд хэлье. Өнөөдөр би чамаас гуйх гэж байгаа зүйл бол чи хүүхий тоног ажлынхаа цаг заваар цэцэрлэгт нь өгөөд тархаар навч байгаач. Халуунагийн утас өчигдрөөс хойш холбогддгоо. Хүүг нь уг нь нэг дэх өдөр цэцэрлэгт өгөөд 5 дахь өдөр орой авдаг юм. Тийм болохоор хэцүү биш шүү дээ. Тэгээ маргаашнаас ээж рүү залгаж байгаад миний учир байдлыг хэлээд нэг заваараа хүүхдээ ирээд авчих гээд хэлчихгүй. Энэ үгийг дуулсан Гантик гайхаж санаан зовсон өнгөөр бас юу яриад байгаа юм бол гэсэн байртай. Тэмүүлэн минь. Найз нь чам шиг уужимхан дотортой биш ч гэсэн чамд яаж ч аргагүй байдалд бол тус бололгүй л яах вэ? Гэхдээ найзгаа уучлаарай бас ойлгоорой. Яг одоо бол би өөр хотод явж байна. 7 хоногоос наад хотод очих واخ. Монголоос найз үсгэн маань ирчихсэн. Хамтдаа ажил төрөл хөөцөлтөд явж байгаа юм. Ирэх 7 хоног хүртэл цэцэрлэгт нь байлгаж бай гэвэл яах вэ болох л байх. Гэхдээ ээж нь тэр болтол утсаа авах байлгүй дээ. Өөрөө л мэд. Найз нь бол тэгжил тус болно. Гэвэл Тэмүүлэн хэсэг бодож байснаа. За. Найз нь тэгвэл эргээд холбогдъё гэсээр утсаа салгалаа. Тэмүүлэнгийн нисэх цагт өгөхөд байдаг. Халуунагийн утас холбогдохгүй хിവэрэл байв. Түнд гинэл. Учирлыг ер нь Монгол руу аваад явчих бол яадаг бол гэсэн бодол төрлөө. Өдий болоход халуунагийн утас холбогдохгүй байгаа юм чинь ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй. Тэгээд чи юу бодож нийл хурыг хүний нутагт хамаагүй хүнд найдаад орхих вүлээ. Анх цэцэрлэгт оруулах гэж өөрийнхөө нэр дээр хөөцөлдөж авсан бичиг баримт нь байгаа. Тэгэхээр онгоцоор нисэх хилээр гаргахад асуудалгүй. Ер нь хүүг аваа явдаг хэрэгээ. Монголд очиж байгаад л халуунаатай холбогдохоос намайг ойлгох байлгүй. Тэгээд ярилцаж байгаад учирлыгаа буцаад ирэхдээ аваад ирээ. Эсвэл халуунаа энд хэцүү байна, ээж рүүгээ явуулдаг юм билүү гэд байсан. Ирэхдээ яриад тэрээр өөрийнхөө шийдэх үз. Ямар ч байсан учир нь олдох байгаа гэж бодлоо. Тэгээд учралд нэмж пледэ захиалаад түүнийг цэцэрлэгээс нь авахар гарлаа.
Хүүг гэртээ авчраад онгоцны бодол руу хөдлөхийн өмнө учрлын хувцс нэрийг янзлан зэгцлэж цүнхэнд хийц суутал түүний хувцсан дотроос нандинж буусан нэгэн хайрцагтай зүйл гинэт ундж нүдэнд нь харагдлаа. Хайрцаг доторх зүйлийг нээж үзээд Тэмүүлэн бараг нүдэндээ итгэсэнгүй. Түүнийг бүр баг байхаас нь мэддэг байсан ягаан гартааман хөрөг. Учрлын эд хөрөнгө болно гэсэн аль бие усны бичиг баримттайгаа байж байлаа. Энэ хөрөг бол баг наснаасаа үерхэж нэгэн даван дээр тоглож өссөн цэлэмгийн өвөөгийнхэн хөрөг гэдгийг тэр харангуйтал шууд танилаа. Учир нь энэ хөөргийг сонирхож худалдан авахыг хүссэн нутаг усны олон хүмүүс тэднийхээр ирдэг байсныг Тэмүүлэн сайн мэднэ. Тэмүүлэн мөн юм гэж их сони юм аа. Цэлэмгийг би айлын охин жимсэн болгочихоо хүний нутаг руу төөрүүлж эхлэв. Хэдийгээр өөрийнх нь гэр бүлийн гишүүн болж чадаагүй ч төрсөн үр хүүхдээ тоохгүй сураг тасарлаа гэж буруутгаж явсан. Гэтэл тэр хүн надаас илүү бодож надаас илүү сэтгэсэн байна. Хажууд байгаа үр хүүхэд бол үргэлж аавын хайр халамжинд үлгийдүүлж өссөн. Гэхдээ нэг гэрт төрж өсөж чадаагүй нэлхүр насны туршдаа төрсэн эцгийн хайр халамжийг өгүүлж явуул. Үүнийг ч ойлгосон Цэлмэг гэр бүлийнхэн өв залгамжилж ирсэн хэдэн саяар үнэлэгдэх үнэт зүйлээ өөрийнхөө сарнаагаас төрсөн хүүхдэд биш. Учралд өгсөн байхыг хараад найзынхаа одоо л нэг багч гэсэн ойлгох шиг болов. Тэмүүлэн өөрөө ч эндээс их зүйлийг бодож амжлаа. Хүний үр хүүхэд гэдэг хизээ хаан хэрхэн мэндэлсэн гол биш. Түүний мах цусны тасархаа амьдралынх нь үргэлжлэл болж явдаг болохоор чадахч нэгээрээ үр хүүхдээ хайрлаж бололцоогоороо туслаж дэмжиж явах учиртай. Бас үүрэгтэйг илүү их ойлгож мэдэрлээ. Хайрлаж дурлсан ч ханилд суугаагүй өчтөчнөө хүмүүс бий. Тэдний алдааг үр хүүхэд нь үүрж явах учиргүйг Цэлмэг энэ үйлдэлээрээ багч гисэн цайруулах гэж оролцсон нь түүнд сайхан санагдав. Тэмүүлэн хөөргийг буцаан хайрцагт хийгээд учрлын хувц сонортой хамт боож янзлан цүнхэллээ. Тэгээд хүүг дагуулan онгоцны буудал руу хөдөлцөөлөв. Тэмүүлэн зам зуур элдвийг бодож явлаа. Хүнд өвчтөй өнөө маргаашгүй амьд үлсэн хагалгаанд орох гэж байгаа ээж. Мөн эхнэр хүүхдтэйгээ олон жилийн дараа уулзах гэж байж. Тэгээд дүнгэж ой хурч байгаа нэлх хүүхд тэрсээр гэртээ орно. Амьдрал нь хэрхэн үргэлжлэх, өөрт нь юу тохиолдохыг тааж хэлэхэд даанч бэрхтэй. Очоод шууд халуунагийн гэрэл рүү ярьж хүүхдийг нь өгөх гэхээр тэднийхийг сайн мэдэхгүй. Өөртөө нь холбогдчихвол дүүгийнх нь утсыг авч болох байв. Уг нь Цэлмэгтэй ярил бүх зүйл асуудалгүй. Тэр энэ асуудлыг зэгцлэх ёстой. Гэтэл Тэмүүлэн яагаад ч юм Цэлмэгтэй холбогдож энэ талаар мэдэгдэхийг хүсэхгүй байв. Нэг бол учрал яг өөрийнхөө хүүхэд шиг дасна тэр баг. Эсвэл халуунаа дэндүү хайртайдаа ингэж шийдсэн ч байж болох юм. Ямар тач тэр Цэлмэгтэй учралтай хамт ирснийг хэлэхгүй байхаар шийджээ. Ийхүү элдвийг бодож явсан тэрээр нэг л мэтгэд онгоцны буудлын дээр ирсэн байлаа. Онгоцны буудлын руу орохоос өмнө халуунагийн утас руу дахин залгалаа. Бас л холбогдсонгүй. Түүнийг яасан юм бол? Арай нөгөө Америк залуутайгаа янз бүрийн зүйл болцохоогүй байгаа. Цаараагүй илгүүт. Уцаа салгах хэрэг гарсан юм байлгүй. Гэхдээ ийм удаа салгаатай байна гэдэг баймааргүй юм. Химэн гайхаж балмагцсаар онгоцондоо суухаар хил гарлаа. Аз болоход бичиг баримт хүүхдийн асуудал дээр санаа зовлтгүй явсаар онгоцондоо суулаа. Онгоц дээшлэн хөөрч жил гарны өмнө учраа мэдэхгүй нэлхамтан аваараа өдүүлэн ээжээрээ тэрвүүлсээр алс холын Америк орн руу явж байсан хүү өнөөдөр
Түүнийг хайрлан халамжлах болсон Тэмүүлэн авийнхаа хүзүүнээс болборой зөөлхөн гараараа итгэлтэйгээр тэгэрсээр эх орны зүг хүлгийн жолоо заллаа. Цонхны цаан цайран харагдах хязгааргүй хөхтөнгөр шиг үргэлжлэх. Түүний амьдралын их замд хичнээн уул толгод даваагүй байгааг хэрхэн хэн хэлж мэдэх вүлээ. Ямар тааж ээжээсээ улам холдож байгаагаа мэдсэн юм шиг түүний зүрх хүчтэй зохилон бүлэглэж байгааг Тэмүүлэнгээс хинч анзаархааргүй байв. Үргэлжлэл